Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв айдсын хүч. Библийн ишлэл нь Яаков 2:8. Та нар хаан хууль болох чи хөршөө өөрийн адил хайрл гэснийг бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна гэж байна. За хамтаа залбираад эхлэе. Ааваа тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач. Таны үг үнэхээр биднийг өөрчлөн шинчлэх болтугай гэж залбирч байна. Амен. Нэг тамирчин нь харт амьд татаж байгааг дасгалжуулагч Стив мэдэж байлаа. Тэр тамирчин нь багийнхантайгаа аялалд явахдаа татдаг байсан бөгөөд энэ бол дүрм зөрчиж буй хэрэг юм аа. Гэвч дасгалжуулагч Смит ямар ч арга хэмжээ аваагүйн дээр түүнтэй тусгайлан уулзсан ч үгүй. Улирлын төгсгөлд сургуулийн захирал нь дасгалжуулагч Смитийг дуудан уулзаж өнөөх тоглогч багийн дүрмийг байнга зөрчиж байсныг батлан хэлв. Тэгээд мэдсээр байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул ажлаа хүлээлгэж өг гэлээ. Дасгалжуулагч Смит яагаад тухайн тамирчинтайгаа уулзаж тулж ярилцаагүй юм бол түүнд уулзах олон боломж байсан шүү дээ. Тус тамирчин өмнө нь ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Дээр нь сайн гэр бүлээс гаралтай мөн баг нь байнга ялж байсан нь үүнд нөлөөсөн юм болов уу? Эдгээр шалтгаанаас болоод дасгалжуулагч Смит түүнтэй тулж ярилцаж чадаагүй байж болох ч гол асуудал нь айдастай холбоотой байж болох юм аа. Айснаасаа болж бид зөв зүйл хийж чадхаа болдог. Айд гэдэг нь хүн байхын нэг чанар мөө. Гэхдээ бид айснаасаа болоод зөв зүйтэй арга хэмжээ авах чадвараа алдах үед өөрсдийгөө төлөвлөгөө бусдыг хохироодог ажээ. 1-р Иохан 4:18 дээр төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна гэдэг. Бичээст хайр ба айдсын хоорондох ялгааг харуулдаг бөгөөд бид энэ хоёроор нэгэн зэрэг удирдуулж чадахгүй гэсэн үг юм. Бидний хайрласандаа дуулууртай байж үхэлдээ тулгархыг сонгосон Есүсээс бид хамгийн агуу тушаал болох хайрын тухай мэдэж авдаг. Иохан цааш нь бидэнд эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг гэжээ. Бурхан биднийг хайрладаг шиг бид тамирчтай хайрлаж чадна. Энэ нь бид тэдний асуудлыг үл тоомсорлож эсвэл тэдэнд асуудал байхгүй юм шиг дүр эсгэх шаардлагагүй гэсэн үг юм. Бидний гэсэн Бурханы хайр бидэнд зөв зүйл хийх зүрх зоригийг өгдөгөө гэж байна. За Библийн ишлэл дуулал 27-р бүлгийн 1-ээс. Эзэн миний гэрэл хийгээд аврал минь болоо. Хинээс би айх юм бэ? Эзэн миний амийн хамгаалал болоо. Хинээс би айх юм? Миний өстөн ба дайснууд ёрын мөг үйлдэгчид би махуудыг минь цөлөнхөөр над руу ирвэл бүдэрч унцгаа хажгуу. Хуаран цэрэг намайг бүслэвч зүрх минь үл айнам. Миний эсрэг дайн дэгдэвч энэ бүгдийн дунд би итгэлтэй байна. Эзнээс миний гуйсан ирэх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэнд бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөнд суух явдал юм аа. Учир нь зовлонгийн өдөр тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно. Тэр намайг өндөр хадан дээр гаргана. Тэгэхэд миний тэргүүн тойрсон дайснуудын маань дээгүр өргөмжлөгдөж би түүний майханд баяр хөөртэйгээр дахил өргөнө. Эзэн би их шиглүүлэнхэнд дуулнаа. Иохан 14:13-аас. Та нар нэрээр минь юу ч гуйсан эцэг хүүгээр алдаршуулгадахын тулд би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм говьл би түүнийг чинь үйлдэнэ. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахи. Би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай өөрт хамт байна. Тэр бол үнэний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ. Жаахан байзнаад ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар намайг харна. Учир нь би амьд байдаг агаад та нар амьдрах болно. Би эцэг дотроо, та нар миний дотор. Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. Миний тушаалуудыг хүлээн авч цахигч нь намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж өөрийгөө түүнд ичлэнэ гэж гэллээ. Амен. Тэгээд эзний үг үргэлжлүүлэн